5 толгойн цэргийн ангид болсон марш тактикийн тэмцээний үеэр ашиглаж байсан Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслээр хугацаанд цэргийн 2 албан хаагчийг дайрсаар гарсан. За тэгвэл нэг албан хаагчийн хавирганд суурч 9 хоног эмчилгээ хийлгэсэн байна. За харин нөгөө албан хаагчийн хувьд илгэн бяцарч цэргийн төв эмнэлэгт хэвтэ эмчилж байна. За цэргүүдийг гэмтгэд хүргэж хариуцлага алдсан 8 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Муудлын машин орж ирээд биднээсээ байлдаад тэмүүдлээ тэр машинтай биднээс байлдаад өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр машин нэг шүүгчийн ширэл арай наалж орж ирээд тэгээд би ч жоохон ойрхон өвтцсэн. Тэгээд дээгүүр л гараа авсан. Тэгээд би 9 хоног эмчилгээд өгсөн. Одоо жоохон хүчтэй бэлтгэл сургалт тэгээд жоохон хүч гаргахаар жоохон чээж хатгаж өвдөд амьсгалахад жоохон хэцүү. Тэгээ бусдаар ч давгүй дээ. Асал тэр илэг нөхөн төлжөөд идгрээд босдог эрхтэн. Тэрнээс эд эрхтэн тайраад бүр мөчтийн тайраад бүр иргэшгүй өөрчлөлт болсон биш. Энэ хүүхд ингээд илэг гэмтлээгээд насаараа ирэмдэг болж байгаа юм биш. Босч явж байгаа. За мөн бие засах, хоол ундаа идэх, эмчилгээндээ орох гэдэргээд асуудлууд бол ямар нэгэн гадны дэмжлэг тусалцаагүйгээр хийгдэж байгаа. Нөгөө цэргийн албан хаагч маань бол тухайн үедээ дөргөлтийн гэмтэл авсан байсан. За тэгээд тодорхой хугацаанд эмнэлэгт эмчлүүлээд ирүүлжээд чагсаалдаа орсон байгаа. Тухайн цэргийн албан хаагчдын амнаас эрүүл мэндийг хамгаалах үүрэг бол төр дотроо тухайн цэргийн анги байгууллага өөрөө хариуцж явах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн иргэнийг бол үндсэн хууль заасан үүргийнхээ дагуу цэргийн албанд татж байгаа. Татсан энэ хугацаанд тухайн иргэн бол амь насаараа хохирохгүй байх ёстой. Эрүүл мэндээрээ хохирохгүй байх ёстой. Тэгэхэд энэ нөхцөл байдал гарч байгаа учраас энэ дээр тухайн цэргийн анги байгууллагын удирдлагын холбогд гадуун шалтны тодорхой хэмжээний ажлын хариуцлага буруутай үйл ажиллагаа байна гэж нэр хүнсний хүмүүс дүгнэж байгаа. Залуус их орноо хамгаалах хүсэл зоригтой цэргийн албанд морддог. Гэвч хэн нэгний хайхрамжгүй алдаа хурган даргын өнгөрөө зангаас болж эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна. Үүндээ удирдлагаас нь авдаг арга хэмжээ нь буруутай этгээдийг ажлаас нь халсан. Тэгж журам захиулсан гэх тайлбар. Инхийн цагт эрүүл саруул хүүхдээ цэрэгт явуулсан эцэгийнх тахир дутуу болсон хүүхэд архаг хууч өвчний улмаас нас барсан гэх амьгүй биеийг хэдий хүртэл хүлээж авах вэ? Цэргүүдийн ирэх зөрчигдсөөр байгаа нь батлан хамгаалах залбарын бодлого чиглэлийг сайжруулах тал дээр анхаарч хичлэх хэрэгтэйг сануулсаар буй нэгэн тохио юм а.